Энэхүү суваг дээр хамгийн их яригддаг сэдвүүдийн нэг бол яалтчгүй хиймэл оюун ухааны хөгжил юм. Нэг хэсэг нь хиймэл оюун ухаан хөгжих нь хүн төрөлхтний бүтээлч байхад нь туслана гэж ярьдаг бол нөгөө хэсэг нь хиймэл оюун ухаан хэд хөгжих нь хүн төрөлхтөнд аюултай гэж ярьдаг. Өнөөдөр бид хиймэл оюун ухааны хөгжлийн талаар ярилцсанаас гадна үүнийг хэрхэн хөгжилтэй байдлаар ашиглаж болох талаар ярилцуулна. Тухлан суугаад таалан сойрхно. За, сүүлийн ялангуяа 1-2 жил бол бидний хамгийн их ярьж байгаа сэдвүүний нэг бол яалтчгүй хиймэл оюун ухаан. Яалтчгүй л хиймэл оюун ухаан буюу AI бидний зүгээр нүдэн дээр асар хурцтай хөгжиж байна. Ганцхан жилийн өмнө 2023 онд хиймэл оюун ухаан ямар байсныг жишээ харцгаая. That's hot. Fresh pasta of Bel Air. Окей. Харин одоо ганцхан жилийн дараа буюу 2024 онд AI ямар хөгжилд очсныг харцгаая. Ердөөл Will Smith спагетти идж байгаа гэсэн үгийг оруулаад ямар контент гарах нь харцгаая. Keep my wife's spaghetti out your fucking mouth. What the fuck am I doing with my life? Харж байгаа. Ер нь бол хурцтай явж байна. Тэгвэл одоо хэдүүлээ хамтдаа хиймэл оюун ухаантай тулалцгаая. Яаж тулалдах вэ гэхлээр тааж тулалдах болно. Эхлэхийн өмнө нэг зүйлийг хэлэхэд хиймэл оюун ухааны нэг гайхалтай буюу нэг эвгүй зүйл нь юу вэ гэхлээр хүний царайг бол бүр давтагдчихгүйгээр цоо шин царайг гаргаж ирээд тэр нь болохоор маш бодитойгоор хийх боломжтой. Тэгээ би танараас нэг асуулт асууя л та. Хиймэл оюун ухаанаар бүтсэн хүний царайг жинхэнэ одоо хүний царайнаас та нар ялгаж чадах уу? За одоо хэдүүлээ харцгаая. Яг одоо бидний харж байгаа хоёр царай, нэг нь бол хиймэл оюун ухаан, нэг нь бол жинхэнэ байгаа. Пүү. Окей. За. Та миний шонхрын хурцнууд яаж таахыг харцгаая. Би бол энэ жинхэнэ гэж бодож байна. Яг тэгвэл энд нэг жижигхэн бяцхан асуудал гарсан байгааг та хэд харж байна. Гэтэ амар сайн хийсэн байна. Гэтэ би энийг гэж бодож байна. Easy peasy. Та нар сая таач чадсан уу? Дахиад үзгүү. За. Яа, тэгтэл хэцүү шүү зэ. Та нар аль нь гэж бодож байна? Та нар жоох охны гэж бодож байна уу? Эсвэл нэмэгтэй гэж бодож байна уу? Би яг ч юм жинхэнэ охныг бол энэ жинхэнэ хүнийг бол энэ охин гэж бодож байна. Яа, тэгвэл энэ нэг бяцхан. Яагаад ч юм нэг юм нэг юу байна? За, дарлаа шүү. Yes. 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 Том баг юу ч зогсож чадахгүй. Хиймэл оюун ухаан хүртэл намайг зогсож чадахгүй. За, дараагийнх нь. Би нэг юм гэж бодож байна. Та юу гэж бодож байна? Надаас цухтаач чадахгүй шүү. Yes. Easy peasy. 3-аас 3. Пүү, энэ чи ярина. A few moments later. Пүү. 3 days later. Яа ч юм баруун гартлын юмхтэй гэж бодож байна. Жинхэнэ хүн яг жоохон creepy нээж байгаа ч гэсэн. Гэтэ би энийг гэж бодож байна. Жинхэнэ. Yes. Yes. 4-4. За сүүлийн даваа. Би баруун гэж бодож байна. Яг background нь жоохон сонирн байна. Гэхдээ энэ юу вэ? Занга ингээ ороод ирэх үзүр ороод ирсэн биш. Юу гэж тээ? Yes. 5-аас 5. 5-аас 5. Бараа 6-аас 6 болох юм шүү. Би бол амар юм байна уу? Easy peasy. Энэ одоо юу юм бэ тэгтээ? Yes. 6-аас 6. Энэ бацааны гэж бодож байна бэ.
Жинхэнэ хүн. Yes. 7-оос 7 би ч амар юм шүү. Би аниг жинхэнэ гэж бодож байна. Yes. Та нар алиг гэж бодож байна? Давхар хэлээ яваарай. Би эмхтэй жинхэнэ гэж бодож байна. Yes. Таас нөө. Тааж нунад шиг. Энэ background сэн байна. Yes. За нэг таавал 10-аас 10. 100% таа. Хажууд нь хүн байна тийм үү? Ямар ч юу алах. Гэтэ энэ үсний яац юм. Үс бүр гэлж орж ирсэн байна. Энд ямар ч үсний юунууд ямар ч харагдахгүй байна. Пад. Oh shit. Сүүлдэх дээр ингэж алдах байсан юм уу те? Гэтэ яах вэ? 10-аас 9. Ер нь бол дайж шүү. Та хэд 10-аас хэд авсан бэ? 10-аас 5-аас дээш авсан бол та нарт бас нэг нүдний баримжаа байна гэсэн үг. Та нар одоохондоо компьютер туурдахгүй байна гэсэн үг. 10-аас 5-аас доош авсан бол уучлаарай. Мэдрэмжээ сайжруулах хэрэгтэй. За энэ аюул сонирхолтой юм байна. AI challenge гэж байгаа байхгүй юу? За аль нь AI-аар бүтсэн зураг вэ гэдгийг хэлнэ. Энэ нь AI юм шиг байна. Зөв, окей. За одоо биш үү? Аюул сонирхолтой. Аль дуу нь AI-аар бүтсэн бэ? Одоо дуу руу орж шөөе. За эхнийхийг сонсон ямар ч. Окей. За. Another year is come and gone, and I'm not where I long to be. Snowfall on the city streets, but it ain't Christmas to me. My loved ones gathered around, but there's an empty space nearby. Юу гэж та нар? Энэ бол жоохон хэцүү юм байна. Гэтэ би бол эхнийх нь хүн, хоёр дахь нь AI гэж бодож байна. Яг хоёр дахь нь хүн гэхэд хитрхий цэвэрх юм шиг. Another year is come and gone, and I'm not where I long to be. Snowfall on the city streets, but it ain't Christmas to me. My loved ones gathered around, but there's an empty space. Тийм үү, амар цэврэн сонсогдож байгаа. Би бол энийг гэж бодож байна. Та хэд юу гэж бодож байна? Yes. Yes. За аль видео нь AI вэ гэж байна. Энэ бол гайгүй байна. Энэ бол гайгүй байна. Энэ бол easy байла. За аль зураг нь AI вэ гэнэ вэ? Бацааны нүдний ивүү гарсан баах. Гэтэ энэ зүгээр гэрэлний ойлтол тоо. Би энийг AI гэж бодож байна. За. Blazing through the night, got my armor on, ready for the fight. In a world so cold, I'm a force to reckon. Gonna show them all, I'm a warrior second to none. Coming on. За. I resorted turning on the radio. Гэхдээ AI-аар зүгээр ингээд дуу хийчихэж байгаа юм бол дуучид ирээдүйд ажлаас гарах юм биш үү? Ажлаас халдах юм биш үү? Энэ хоёр дууг сонсоход хоёулаа л дуул сонсогдож байгаа байхгүй надад бол. Яг л зүгээр хийц дуу шиг сонсогдож байгаа. Just so I can try and clear my mind. Like the words are cutting way too deep. Хэрвээ энэ дуу AI гэвэл би шууд уйллаа. За яа тэгвэл энэ зүгээр над яг л хийц дуу шиг сонсогдож байна. I resorted turning and clear my mind. Хэрвээ энэ дуу AI гэвэл би шууд уйллаа. Би шууд жинхнээсээ уйллаа. Би шууд камерын өмнө жинхнээсээ уйллаа. Тэгэхээр энэ л AI болж таарна. Тэр энэ AI бол би нэрээ ёо тийм билгүү дээ. Тийм билгүү дээ. За энэ бол easy байна уу? Энэ бол арайчтэй. Зүг алдахгүй байна. Тэгээ ийм хүү тестүүд бол маш их байгаа. Энэ жишээ нь AI байна. Энэ бол жинхэнэ байна. Энэ бол жинхэнэ байна. Жинхэнэ байна. Жинхэнэ байна. Сайн хэсгийг хасчихаараа нээж. Том уу ба хизээч сул байдлаа харуулах ёсгүй. За энэ AI байна. Энэ хүүе. What? За анхаарлаа төвлөрүүлээрэй. Энэ AI. What? За энэ тэгвэл AI. Тийм л хөт.
Жинхэнэ. Яй. Жинхэнэ. Yes. Хидэс хідвэ. Ухаантай юу. Яг амьдрал дээр хиймэл оюуханыг ашиглаад бид нар өдөр тутмынхаа одоо ажлыг хөнгөвчлөхөд хэрэгжилж болно. Жишээ нь одоо над дээр амьдралтай гэвэл шууд ингээд chat GPT дээр зураг өөрчилж эсвэл хийлгэж болж гин, бичлэгэн дээр ажиллаж болж гин. Тэгээ текст хүртэл хийж болохоор байгаа. Тэгээ бүр нэг гоё зүйл нь юу гэхээр монголоор хүртэл хийж болно. Одоо харж байгаарай. Create. UFO гэдэг ч юм уу те. Үл мэдхний стебидийн талаар скрипт гаргая. Монголоор. За ингээд та бүхэн харж байгаа. Хэдхэн секундын дотор хийдүүлээ. Бичлэгний скрипт бол одоо энийг уншаад бичлэг хийцгээе. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр бид Монголд гарсан хачирхалтай нууцлаг нэгэн үзэгдлийн талаар ярих болно. Энэ бол нисдэг тавг буюу UFO юм. Монгол оронд чухам юу болсон? Хүмүүс юу харсан талаар хамтдаа сонирхцгаая. Монголд анх удаа нисдэг тавг илэрсэн тохиолдол 1980-аад онд гарсан гэж ярьцгадаг. Тэр үед олон хүмүүс шөнийн тэнгэрт хачирхалтай гэрэл болон үл тайлагдах зүйлс харсан тухайга мэдээлж байсан юм. Тухайлбал Өмнө Говь аймагт маш тод гэрэл шөнийн тэнгэрт гарч ирсэн бөгөөд ойролцоогоор 10 минут үргэлжилсэн гэдэг. Гэхдээ энэ нь яг юу байсныг хинч мэдэж чадаагүй юм. Харж гинөө? Ингээл контент guys. Ингээл бүтэн контент. За, Copilot дээр хэдүүлээ шууд зураг гаргаж үзье тэгвэл. Mongolian Batman. Mongolian Batman. Харж байгаа. Тэгээ энэ зураг авалтыг хийхэд хэдэн дүүрэг болох вэ? Ямар их ажиллагаа орох вэ? Зүгээр ингээл яачиж байгаа байхгүй. Мөртөөгээд оруулчлаа. Окей. Энэ бол юу юм бэ? Харта хэдхэн секундын дотор guys. Хэдхэн секундын дотор. За тэгээ та харж байгаа амьдрал дээр бид нар хэрхэн одоо хөдөлмөр хөнгөвчилж болохыг те. Тэгээ энэхүү сүүлийн үеийн хиймэл оюуханы платформуд дээр ажиллахад амарчилсан компьютеруудыг та бүхэн Dell брэндээс авах боломжтой байгаа. Dell Technologies компани AI-тай шинэ ноутбукнүүдэд танилцуулсан байгаа. Монголд албан ёсоор IT Zone компани өөрийн IT Store цэгийн болон Hyperworld салбар дэлгүүрүүдээр худалдаалагдж байна. Сүүлийн хэдэн жил бол Microsoft компани өөрийн одоо ухаалаг туслах болох Copilot дээр бол нэлээд шаргуу ажиллаж хөгжүүлж байгаа. Copilot-ийн давуу тал нь юу вэ гэхээр бидний сайн мэдэх одоо Microsoft 365 аппликейшнд болох Word, Excel, PowerPoint, Outlook гэдэг рүү штэ. Эдгээртэй шууд одоо холбогдож маш смут ажиллахаар байгаа. Тэгээд Dell брендийн компьютерууд нь өөрсдөө шууд Copilot-тай холбогдох keyboard нэрээ шууд орчлууртай болсон байгаа. Тэгэхээр заавал браузер руу ороод ChatGPT, Gemini дээр рүү орох шаардлага байхгүй. Шууд ганцхан зуршлуур дараад хиймэл оюухантай туслахтай болчихно гэсэн. Тэгээ өөрний зүйл нь юу вэ гэхээр энэ сүүлийн үед гарч байгаа Dell-ийн компьютерууд нь бид нар одоо хуучин CPU, GPU гэдэг үзүүлэлтүүд байдаг байсан шүү дээ. Одоо болохоор NPU гэдэг одоо нэмэлт үзүүлэлт гарч эхэлж байгаа юм билэ. Энэ нь болохоор ерөөдөө л хиймэл оюухантай одоо хоршин ажиллах давхар процесс одоо явагдах тэр чадварыг хэмждэг. Тэгэд үүгээрээ Dell брэндийнхэн Windows үйлдвэрлэлийн системтэй компьютеруудыг бол хиймэл оюуханы шинэ 90-100 руу хөтлөж гин гэж ойлгож болно. За тэгээд удахгүй хичээлж эхлэх гэж байна. Тэгээд та бүхэн хичээл, сургууль, ажилдаа хэрэгтэй Dell брендийн хиймэл оюухантай компьютеруудаа худалдаж авах хүсвэл IT Store цэгийн мэн болон Hyperworld дэлгүүрүүдээр зочлоорой. Ингээд бичлэг рүү эргээд орцгоё. YouTube дээр хиймэл оюуханыг ашиглаад киноны хэсгүүдийг айлаа болгосон юмнууд яваад байгаа. Жишээ харцгаая. Оо, Торрент. For your queen. Сүү. What? Not possible. Уучлаарай.
Аргагүй шүү дээ. Шууд л зүгдэх хэрэгтэй шүү дээ. Darling, you have no idea what's possible. За өөр яаж айлсан бэ? Окей. Spider-Man. Spider-Man-ийн хамгийн том алдаануудын нэг байна. Кинон дээр бол хулгайчийг өршөөгд явуулцдаг. Тэгээд авгахыг нь алцдаг лөө. Харин одоо тэр шууд цэмэрхэн цагдаа дуудсан байна гэсэн. Анхнаасаа зүгээр л ингэж хүйсэн биш үү? Ингээд кинон дээр болохоор түрүүний хулгайчийг яагаад зүгээр өнгөрөөгөөд тэгээ замдаа авгахыг нь алдсан байдаг байхгүй юу? Одоо ингэж яаж байгаа байхгүй юу? Carjacker, he's been shot. Look, we just called the paramedics. They're on their way. Hey, stay back. Uncle Ben? Uncle Ben? Хөөрхий инээж байгааг нь. Энд ихтэй ямар зэвүүн орсон тий. Сэтгэл тайвширлаа. Хамгийн өрөвдөлттэй хэсгийг ингэж харж сэтгэл тайвширт юм байжээ. Бүх цаг үеийн хамгийн эвгүй киноны хэсгийг ямар болсныг одоо хэдүүлээ харцгаая. Энэ хэсэг бол алдартай. Here's Johnny. Оо. Avengers. Hungry. Barry Allen. Whoa. Batman Flash. Whoever you're looking for, it's not me. You're the best. 君の虜になってしまえばきっとこの夏は充実 They said the age of heroes would never come again. It has to. Юу болоод нэ? What are your superpowers again? I am gay. Whoa. Okay, you have some skill. Simba. Бараг бүх цаг үеийн хамгийн их хүүхдүүдийг уйлуулсан хэсэг байж магадгүй. Энэ хэсэг Симбагийн аав нь өнгөрдөг хэсэг. Yes. Миний багын бүх гүнийг зовлон ариллаа. Breaking Bad гэх киног та хэд мэдгүй байх. Gas гэдэг аюул алдартай дүр байдаг. Ер нь бол хүнд гар гэж ойлгож болно. Back off! Simple as that! Whoa. Whoa. Ямар cool юм бэ? What? Тэсний явцдаг юм. Оо за. Yo. Okay. He is the one. Хатвэ. Dracarys.
Байж энэ одоо юу болоод наа. Энэ зүгээр дэлхийн босс юм биш үү? Хөөе. Газ чинь дэлхийн босс байсан юм шүү. I've never seen this in my life. The gunships on station ASAP. Predator ETA 2 minutes. Whiskey in time. Ой миний асууж байгаа бичлэгээр та хэд нэг юм бичлэг хийгээд өгөөч. 0300 Zulu. Intentional aircraft. This will be a danger close fire mission. Team north of Orange Smoke. Receive kill box 1 Alpha. Engage hostile. За. Флаш загсондоо. Хоцти. Miles away. За тийм байл үү. Чи үл American Sniper лөө. Look, let's just bug out and call. Тийм бил үү. За өнөөдөр хэдүүлээ баг зэрэг AI-тай дальчихнлаа. Тэгээд эртээ бүртгээд бүгдээр лайк дараарай. Тэгээд дараагийн эпизод уулзлаа. Түр баяртай guys.